Чамаа гуйлагч гэдэг чинь Монгол дээр юм бэ? Таныг дойгч гэдэг чинь Монгол дээр юм биш үү? Бодлоо юм уу? Зүгээр та хийлэм хийхгүй өгчүүд болоо юм шүү. Бааш чим уу гараа идэх юм уу? Та одоо хичээч юм л авах гэж шүү. Юу юм л өгч шүү. Ярьсанд бол ир хүн юм бол та хийсэндээ байдаг юм бол Монгол улсын хууль хүчний байгууллагад хариуцлагатай албан тушаал хашдаг байсан. Хашиж байгаа одоо хурандаа болон генерал цолтой одоо өндөр албан тушаалтай хүмүүс нь одоо нууц бүлгэмийг үүсгэн байгуулад цагдаа, прокурор, шүүхийн шатанд байгаа одоо хүмүүсийг одоо ажиллаж байгаа энэ залуучуудыг хууль бус үйлдэлд татан оролцуулж одоо хууль хяналтын байгууллагыг өөрсөндөө ашигтайгаар уруулан ашиглаж байгаа маш ностой үйлдэлүүдийг нууц материалууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар та бүхэндээ хүргэнэ. Чекистүүдийн нууц бүлгэм. Энэ хүнийг Ууганбаяр гэдэг цагтаа цалгиж явсан энэр өнөөдөр чекистүүдийн нууц бүлгэмийнхэнд олон 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 2 том барилгаа булаалгачаад түүнийгээ буцааж авч чадахгүй сүүлийн 6 жилийн туршид хууль шүүхийн байгууллагын үүдийг сахиж явж байна. Энэ цоодлын болдог гэж хүн хүүхдтэйг нь хэлж ерөөсөө лойр хийдэг. Энд ч надаас гадна бас хохирсон 4-5 хүмүүс байгаа шүү. Өгөөш. 90 оноос хойш зах зээлийн нийгэмд шилжснээс хойш одоо монголчуудын хийдэг бүхий л бизнесийг хийсэн. Германаас машин зөөж ирж илаа. Тэгээ ганцхан 8-нд явж исэн видео киноч гаргаж илаа. 2002 оноос гар утсыг чинь монголчууд юу гэдэг штэ. Англи хэл дээр хэрэглэдэг штэ. Тэгээ тэрийг монгол дээр хэрэглэх зохиогч ирэх бас над байдаг байхгүй. Тийм гар утсыг монгол дээр бүх хүмүүс гар утсаа монгол дээр хэрэглэх ёстой, компьютераа бас монгол дээр хэрэглэх ёстой гэдэг. Тийм бодолтой. Бас 30 мянган хүнд гар утсыг монгол хэл дээр болгож өгсөн тийм түүх байдаг. За энэхүү эрхэм болохоор ерөөсөл одоо хүн хөдөлмөрлөж, хүн одоо толгойгоо ажиллуулж, хүн ер нь сэрэгхэн ажиллаж мөнгө олж яаж болдг юм бэ гэдэг өдөрсөн Монгол улсын бүх л салбар руу орж ажилласан байгаа байхгүй. Ерөөсөө бүх салбарт. Хамгийн гайхалтай нь бас энэ хүн одоо бизнесийн аз зэнтэй гэх юм уу та орсон салбар болгондоо л одоо амжилт гаргаад тухайн үедээ бол ер нь маш их хэмжээний дөрвөн хөрөнгө мөнгийг бас өөртөө бий болгож чадсан юм бэ лээ. Ер нь бол миний хийжсэн бизнесүүд бол бүгдөө л амжилттай болдог. Амжилттай л явсан ер нь. Тэгж явж байгаа 2006 онд уул уурхай бизнес руу орсон. За хүн ингээд одоо өөрийнхөө хөдөлмөрөөр ингээд баяжаад хөрөнгө мөнгөтэй, бяр чанартай одоо халигд салгисан хүч бияртай болоод гэхээр яадаг билээ, юу болдог билээ та бүхэн мэдэн шүү дээ тий. Ер нь бол хүн амжилттай явахад бол тэгэл бүгдөө л танилцъя, ахаа ихчээ гэл явдаг шүү дээ. За яг л энэ жишгийн дагуу 2006 онд одоо албан ёсны нэр нь болохоор цоодлын инх болд нэртэй боловч ард иргэдийн дунд болохоор цоодлын болд нэрээр алдаршсан нэгэн эрхэм бүр хайц сургалсаар байгаад би энэ бизнесмен Ууганбаяртай бүр танилцмаар байна хэмээн зорж ирж танилцсан байдаг юм аа. Танилцсан даруйдаа нэг цоодлын болд гэдэг нөхөр чинь бизнесмен Ууганбаяр л энэ ойрхон залгадаг байж л дээ. За миний одоо хаа байна? Ахыхаа ажил дээр нэг хүрээд ороод ирээч. Ахых нь одоо ажил дээр нэг сайхан ангийн мах ирчихсэн байна. Анд нөхд маань ирсэн байна. Миний дүү нэг ороод гараач те. Нэг жоохон хоол унд идээд гараач гэх мэтлэнгээр нэг дууддаг. Тэгээд тухайн үедээ болохоор энэ бизнесмен Ууганбаяр чинь одоо Монголын ард түмэндээ ингэж төдийлөн сайн танигдтаагүй боловч бизнесийн ертөнцтэй бол бас нэлээд дөрөв танигдчихсан маш их хөрөнгөлөг хүн байгаа шүү дээ. Тэгээд ингээ хүн ингээ цаамшаар дуудахаар нь бас үгүй үжилж чадахгүй за яг очоод гарыг л ороод гарангууд нөгөө офсоор нь ороод гарангууд дараах зүйл бүр ёс юм шиг болдог байж л тээ. Цоодлын болдоо авьс нь бол төвшөөдөнгөө урталт
3 давхар байшингийн 8 тот байдаг гэсэн. Тухайн үед орж гарахад бол тухайн үеийн АТ-гийн дарга хурц тагнуулын дарга байсан бэлэгт одоо их хурлын гишүүн байсан одоо Бат Самдан тэгэл одоо Чин Зориг гэл гишүүд байнга л орж гардаг гэсэн. Гайхмаар байгааз. Хинч одоо мэддэггүй, хинт ч тийм сороггүй, төр догт ажилдаггүй, бизнесийн ямар ч одоо байгууллагад ажилдаггүй нэг хүн ингээд нэг офс суучаад тэгээ тэрэнд нь одоо ингээд цагдаа тагнуул АТ гэдэг их хурлын гишүүд сайдууд янз бүрийн хүмүүс сууж байгааг хараад хүн бүр гайхна үсттэй юм чинь бүр. Үгүй энэ ч одоо ямар учиртай хүн болоо гэд. Үгүй тэгэл энэ одоо юу юм болоо гэд тухайн үед бас нэлээд хүч чадалтай хүн юм чинь битүүхэнд хандаж судлуулсан байгаа юм бол энэ ямар учиртай хүн бэ гэд. Цоотлын болд гэдэг хүн чинь бол одоо улсад бол ажил хийдгүү. Тэгэл одоо мэдгүй одоо сонсноор бол тэгэл энэ эрүүгийн ертөнцийн хүн юм шиг байна шүү дээ. Одоо улсад одоо 1 минут ажил үзээгүй хүн чинь одоо тагнуулын хүндэт хүндэт жикист гэдэг цол тэмдэг шагнуулсан хүн байл. Тэгээд тэрийг бол одоо тагнуулын даргал одоо өгдөг цол үсттэй. Тагнуулын байгууллагын хүндэт чигээс гэж та нар сонсч байсан уу? Ер нь тагнуулын одоо ийм ажилтнууд ийм ажилтнууд ер нь мэдчихсэн сонирн байгууз. Тэгээд ийм хүч нөлөөтэй. Тэгээ хамгийн гол нь энэ одоо тагнуулын байгууллагын хүндэт чигээс гэсэн энэ үнэлт үзүүлсэн энэ этгээд тэр өрөөнд нь сууж байгаа тэр төрийн албан тушаалтнуудын дэрэгд болохоор энэ бизнесмен ууган баярт одоо дараах зүйлийг хэлж бааварладаг байсан байгаа. Нэг өстө тэр хүнийг бүр нокруулдаг байсан байгаа. Өөрөө би баг шүүхийнхнийг томилдог, цагдаа томилдог, прокурорынхнийг би томилдог гэж бас ярьдаг юм. Одоо ч Монголынхны хууль хүчний байгууллага би мэднэ. Би хүмүүсээ томилдог гэж ярьдэн шүү. За ингээд нөгөө бизнесмен ууган баяр чинь болохоор за энэ цоодлын болд гэдэг яг аль биесны нэр нь цоодлын их болд шүү дээ. Гэхдээ цоодлын болд гэдгээрээ танигдсан. Энэ хүн бол яалтчгүй улс төрд болон хууль хүчний байгууллагад бол нөлөөтэй юм байна. Тэр найх тэр хүчтэй хүн юм шиг байна. Эр хүний замын хүч зуурт бас нэг хууль хүчний байгууллага янз янзын л одоо хүний тусламж хүний амьдралд гарахад бас хэрэг болж магадгүй хүн юм байна гэж бодсон байгаа юм л та. Тэгэл яг хөө ингээл хаяа залгаж дуутгаар нэг өрөөнд нь очичдаг тий. Очоод уулзсангууд яг л нөгөө бахайдгаар нөгөө юмнууд нь давтагддаг, нөгөө хурц мурцны тавилгачгийн өрөөнд нь байж идэг. Яг нэг ийм байдалтай ингээд нэг салдчихгүй ойртчихгүй нэг ийм байдалтай байсаар хаад 2010 онтой золгосон байдгаа. Өөрөөр хэлбэл одоо 5 орчим жилийн нөхөрл бий болсон байна шүү дээ. Яг 2010 онд Алтчин бөмбөрийн урталд 5 давхар ойвсон зорилттой байр бас худалдаж авч ийлаа. Ойвсоо байгуулад ажлаа явуулахын тулд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтчин бөмбөр худалдааны төвийн одоо чанх урд байрлалтай энэхүү 5 давхар офисын барилгыг 1.8 сая ам доллараар 2011 оны 1.8 сая ам доллар гэдэг чинь бол бүр санаанд багтамгүй их мөнгө шүү дээ. Ийм их мөнгөөр одоо энэ бизнесмен ууган баярлалт тухайд худалдаж авч байсан юм байл. Тэгэл яг нэг өөрөө офсоо одоо хэдүүлээ том бизнестэй хүн ч тэгэл одоо 5 давхартай орчныг бас хүсэжтэй хотын төвийн Аз зэрэглэлийн бүст. Тэгээ ийм офс худалдаж авсан гэдгийг нь одоо нэг цоодлын болд гэдэг нөгөө чекист чинь мэдэнгүүдээ одоо зорж иж уулзаад тий. За ууган баяраа миний дөө. Одоо миний мөнхүү гам болоор ингээд Америкаас ингээд Монголд одоо сургууль сураад өсөөд ичсэн байгаамаа. Тэгтэл одоо ингээд олигтой ажил төрөлж одоо хүүд маань алга. Ороод байрлаж офисын байрлагч алга. Тэг миний дөө одоо над офсто миний нэг хүүг нэг жоохон байрлал шингээгээд өгөөч гэд. Гоёнгууд одоо энэ ажил нь бол одоо тэр ууган баяр гэдэг хүнүүд бол одоо нэгдүгüйлээ хуруу инжтэгтэй айдлах юу ч биш байсан байгаа байхгүй. Тиймээс одоо тэр нөгөө бүр тэр 5 давхар барилгыг нь эзэмшдэг. Одоо мөнгөн хийгээс гэдэг компанийгаа бүр тэр чигээр нь захирлаар нь одоо томилж ажилуулад
тэр ган болрыг нь одоо тэр чекистийн хүү ган болрыг ажилуулад за чи ер нь манай офс түн төлбөргөө байрал дээрээс нь манай офсын одоо үйл ажиллагааг нь хариуцаад бүх ажлыг нь удирдах аваад яваа гэдэг итгээд өгшгсөн байдаг юм байна лээ. Ган болрыг за чиний хариуцаад үйл ажиллагааг ингээд яваал. Гэт ингээ хариуцуулаад өгсөн. Тэгэл одоо үйл ажиллагаа хийе явж исэн. Тэгэл би итгэл явсан. Тэгэхэд ерөөс надаас аваад 20 хоногийн дараа барьцаан тавьж $300,000 авсан гэдэг би сүүл мэдчихэж байгаа юм. Монгол улсын одоо тагнуулын байгууллагын хүндэт чекист цоодлын болдын одоо төрсөн ганц хүү болохын ган болор бүр адгийн шаар байгаа үстэй. Хүний итгээд өгсөн тэр хөрөнгөн дээр нь очиж эзэн сонгуудаа эзэнт нь хэлэхгүйгээр одоо зээлийн барьцаанд тавиад $300,000 аваад ингээд завшсан. Хэлээгүй. Даш тундаг гэж хүнд барьцаан тавьсан байна. Тэгээд тэр хүн аваад өөрийнх нь нэр дээр бүр компаниас нь тусдан шилжүүлж аваад цаашаага Чингис хаан банкнд барьцаан тавьсан. 5 тэрбум төгрөгийн барьцаан хангуулаад. Тэгээд Чингис хаан банк нь одоо зээлээ төлөхгүй байна гэдээ одоо хурааж авах гэж болцсон байж байгаа. Энэ бүхнээс харахад бол энэ цоодлын болд гэдэг хүн тэр 2006 онд л энэ бизнесмен Уган Баяртай танилцсанаа зоригтой танилцсан байгаа байхгүй. Зоригтой. За хизээ нэгэн өдөр энэ өний одоо ихлэд итгэл ингэж татаж өөртөө итгүүлж байгаад хамаг хөрөнгөийг нь өстө өмцөн шаандаа гэсэн тэнүүд зоригтойгоор итгэж харагдаж байгаа юм шүү дээ. Тийм ч учраас тэрвэр яг энэ хүүгээ ингэж гуйж гэж нэг мессен дээр тавиулангуудаа энэ ажлаа хийсэн. Яг ийм хэмжээний мөнгөнд хийсэн. Тэгэл нөгөө нэг энэ бизнесмен Уган Баярчин тэр нэг бөмбөрийнхөө офс дээр очиод өөрийнхөө өрөөнд оронгууд яг хажуудлын өрөөнд нь зэрэгцээд нөгөө тэр цоодлын боотын хүн суугаад ахаар чи хүн яваас хардж эргэлздэг юм байл та. Тэгэл ах юу вэ нэ тэрийгэл ажил төрлөө яриад манай компани ажилтгаа офс ажилтгаа асуудалгүй явж байгаа гэдэг тэгэнгүүт чинь зааж одоо л тоохгүй шүү дээ. Хин ч одоо тэр нөгөө нэг өөрөх нь өмч хөрөнгийг барьцаалаад банкны барьцаанд тавиад зээл авчихна гэж бас ой хонд нь орохгүй шүү дээ. Ингээл яваад байсан байгаа байхгүй юу? Эцэг хүү луйварчин. За ингээд нөгөө бизнесмен Уган Баярчин Монгол улсын тагнуулын байгууллагын хүндэт чекист цоодлын инх болдын одоо төрсөн хүүд одоо өөрийнхөө тийм мөнгө хийгээс гэдэг компани хариуцуулан өгөөд тэр байгууллага бүрэнээр нь хариуцуулаад тэгээ офисын өрөөнд төлбөргөө байрлуулснаас хойш нэг 9 орчим сарын дараа хаан уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг. Нөө тэмээтэй хөшөө гэдэг шүү дээ. Одоо ингээд 120 уулзуур дээр тэмээтэй хөшөөний яг чанх одоо баруун талд ертөнцийн зүгээр богдын одоо ордны замын хой талд нь байрлах мөнх таавар. Одоо бол мөнх таавар болсон байгаа. Тухайн үедээ бол нэг тийм 13 давхар 80% гүйцэтгэлтэй тийм барилгын каркасыг худалдаж авсан байгаа юм. За тэр барилгыг аваад ажилтанд оруулсан чинь хой талынх нь айлууд нар хаасан гэдэг асуудал тавьсан. Тэгээ би тэрийг хөөцөлдөд бол үнэхээр чадаагүй. Энэ нь шүүхээр юу яатсан юм бэ? Нар хаасан хойдлын хэсгээ буулга гэдэг шүүхийн 3 шатны шийдвэр гарцсан байсан би мэдээгүй. Ингээд гацаад тэгээ барилга бол надаас хол юм байна гэдэг бол ойлгосон. Одоогийн мөх таавар шүү дээ. Тухайн үедээ байсан тэр нэг зочид уулын зориулттай тэр 13 давхар тааврын хойдлын айлууд нь манай нарыг хаагаад, манай харуулцыг хаагаад энэ том барилга барьчлаа. Энийг нураа гэж бөөнлөн болж ирсэн. Баахан телевизээр мэдээж тэн гардаг байсан. Тэгээд энэ иргэдийн хил амыг бол 2 жилийн хугацаанд бол үнэхээр дийлэхгүй байсан учраас бизнесмен Уган Баярын хувьд бол тэр каркасаа бол зархаар байсан. Одоо барихаа бойлохоор болсон. Тэгээд зарьяа гэдэг ингээ ганц нэг хүмүүстэй уулзаа явж байсан чинь нөгөө тагнуулын байгууллагын хүндэт чекист цоодлын болд ахна. За миний дэ хүрээд уулз. Наа барилгаж ахын зараад өгье гэж мэ уулзсан байдаг юм байл. Тухайн үед бол би бол энэ барилгаас хол учраас шантарсан байсан. Тэгээд ах нь одоо зараад өгье. Их хурлын гишүүн ариун дээр арабууд ирж байгаа. $7 сая зараад өгье. Ахыгаа шагнараа. Ихтэн за тгийгээ итгээд хүүгийнх нь нэр дээр шилжүүлж өгсөн. За яг одоогийн байдлаар бол мөнх таавар хэмээн нэрлэгдсэн
одоо энэ таавар чинь бол тухайн үед каркас байсан шүү дээ. Тэгээд энэ каркасыг эзэмшдэг компани болохоор Adore Properties гэдэг нэртэй компани байсан. Тэгэхэд одоо нөгөө чекист цоодлын болтож юу гэж хэлсэн бэ гэхээр за Уган баяр ах энэ дөө би одоо ингээд чиний барилгыг чи ингээд наа каркас чи ингээд хүмүүс зарыг гээд нэлээд олон хүмүүстэй уулзлаа. За уулзахад бол тэд нэг л зүйлийг хийж гин хөөе болдоо чи одоо ингээд хүний хөрөнгийг ингээд одоо манитэ дамлан зараад дундаас нь амар их ашиг олох гэдэг юм шүү. Чи одоо тэр жинхэнэ худалдагчтай ингээд уулзмаар байна. Би бол чамд итгэхгүй байна. Чи бол одоо ингээд 7 сая 5 сая долларын үнээр үнэлсэн юм 7 саяар зарах гэж байгаа юм би мэдэхгүй байна гэдэг. Ийм үл итгэлцэл үл ойлгооцол үүсэт ингээд ахыг нь хүнд байдалд оруулаад байна. Чи үнэхээр л одоо энэ каркасаа одоо ингээд 7 сая доллар заръя гэж бодож байгаа бол миний төрсөн хүү одоо гам болрын нэр дээр над компани 100% хувьцааг шилжүүлээд өгчөө. Тэгээ ах нь бол газ зараад чамд тэр 100 наад тэр 7 сая доллар чинь гаргаад өгч хэлсэн юм байли. онд надаас шилжүүлж авсан. Зараад өгөөд авсан. Тэгээд зарж өгнө гэдээ аваад тэгээд хэсэг алгуулсан. Тэгээ хав юу болов гэд сургуулсан. Би одоо хүртэл зараагүй байна. Би та одоо худлаа яриад байгаа юм шүү. Одоо компани аваа гэсэн надад буцаагаад өгсөн. Тэгвэл тэр барилгыг нь одоо тэр тухайн тэр каркасыг нь одоо тэр 2 жилийн турш зарах нэрийн дор өөрхөн нэрээр шилжүүлж авах хугацаанд бол нөгөө хүндэт чекист бол цоодлын полд болон түүний хоёр бол огт зүгээр суугаагүй юм билээ л тий. Бас нэг хулгайч санах ажлыг бас хийсэн юм байлээ. Тэрний юу вэ гэхээр тэр барилгын урдуур ингээд нисгэрөө явж исэн чинь манай барилгын гадаа нэг 10-аад портер зогсож чинь. Тэгээ зогсоод энэ юу болж байгаа ингээд асуусан чинь тэр цоодлын болдын хөөхт нь гам болор зархаж байгаа барилгын материалын зархаж байгаа гэд ачаа хийж явах нь би очиж тэрийг буулгуулсан байл. Та нар одоо яхаар хүний юм авт ингээд. Тухайн өдөр бизнесмен Уган баярын хувьд болохоор яг тэр нөгөө тэр каркасны доор байсан барилгын материалыг хулгайлж яхад нь яг үүл дээр нь яваад орчихсон учраас бол нэг удаа тасалн зогсоож чадсан. Тэгээд барилга шилжүүлж авсныхаа дараа очисон чинь бол тэр 1 сая доллараар үнэлэгдэх тэр 2 тэрбум орчим төгрөгийн бараа материал бүгд байхгүй болчихсон байсан. Ор мөргөө алгуулсан байсан. Тэгээд нөгөө хулгайн Монголд ч одоо нэг Улаанбаатар чинь хэдийгээр том төлөвч жоохон шүү дээ. Тэгээд тэр гадна бацаадын өнгө материал нь харж байгаа юм чинь доор нь л олж танилгүй яг. Тэгсэн чи тэр нь одоо чихм хаана байсан гэж. Тухайн үед 2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй барааг юм харин бүр зарцсан байгаа хгүй. Хаана зарсан байх тэрийг бол тогтоогдсон л доо. Ус сувгийн хойдолд байдаг оршил таавар гэж байгаа. Тэр таавар дээр байгаа тэр дотор засал гаднах чулуун бүх хийцэн тэр дотор миний барилга дээр байсан бүх материалыг тэнд байшин болгоод барьсан байж байгаа. Тэгээд цагдаад гомд гаргасан чинь цагдаагийн мөрдөгчнөр тухайн тэр оршил тааврыг барьсан барилгын даам бол ерөнхий инженер танаас уулзаад за та нар энэ гадна пасаад энэ дотор материал хаанаас авч ашигласан бэ? Хаанаас худалдаж авсан бэ гэж асуусан чинь болов харин манай энэ барилгын компани захирал маань гам болор гэдэг хүнтэй уулзаад бол худалдаж авсан. Тэгээ бид нэр одоо бараа материал худалдаж аваад ашигласан болохоор хууль зөрчсөн бол одоо бид нар бол өвлдөөгүй. Тэгтээ тухайн юм нь бол хулгайн бүтээгдэхүүнүүдийг бид нар мдээгүй гэдэг хэлсэн юм билээ. Тэгээд энэ хулгайн бүтээгдэхүүнийг зарсан хүн чинь хэн бэ? Энэ гам болор мөн нөгөө зурн таньж чинь хараад мөн байна гэж хэлсэн байгаа байхгүй юу? Тэгэд ингээд цаг хугацаа явсан. Тэгэд нэгэнт энэ хэмжээний хөрөнгө алдсан нөгөө бизнесмен Уган баяр чинь нөгөө тагнуулын хүндэт чекист дээр ч уулзалт байх хэв. За хаа та одоо яаж байгаа юм бэ? Миний барилгын каркасыг зарж өгнө гэж авчингуудаа доотлолт нь байсан ингээд 2 тэрбумын бараа материал зарцсан байж тээ. Одоо яах энийг өгөх юм юу болох юм гэдгсэн чинь. За миний зүгээр 50 байжээ. Одоо ах наад барилга чинь боллоо. Яг зарахаар болчихлоо. Тэгээ одоо тэгэхэд яг анх тохирсон үнээр 7 сая долларын яг чамд ахнаа авч өгнө. Одоо ерөөсө ганцхан сарын дотор аваад өгч. Чи зүгээр дахиад на компани одоо миний хүүгийн нэр дээр дахиад шилжүүлээд таа. Одоо тэгээ одоо энэ удаад бол нам
баарахгүй зарж өгөө гэж хэлээд дахиад нөгөө компаниг нь хүүгийнх нь нэр дээр шилжүүлж аваад тээнүүдэд бол ор зурггүй алга болсон. За 2016 онд Америк долларын ханш болохоор 2498 төгрөгийн одоо ханштай байсан. Тэгэхээр энийг ч одоо 7 сая доллараар үржүүлэхээр бол тухайн үеийнхээ ханшаар одоо 16 оныхоо төгсгөлийн аймгийн ханшаар гэхэд чинь л 17 тэрбум 400 гаруй сая төгрөгийн тийм мөнгөн дүн байгаа байхгүй юу. Тэгээд энэ их одоо мөнгөн дүнтэй энэ их баялагтай компани ингээд өгчөөд яг шууд нэг хил ам хийхгүйгээр ингээд нэг цагдаад бас гомд гарахгүйгээр тайвшраад хугацаа алдсан юм юунаас болсон бэ гэдгээр энэ бизнесмен уган баяр яагаад хугацаа алдсан бэ гэхээр яг тэр компаниг нь өөрийнхөө нэр дээрээ шилжүүлж авсан нөгөө гам болор гэдэг этгээд нь яг л нөгөө зэрэгцээ өрөөнд нь суугаад нөгөө өөрийнх нь мөнгө хийгээс гэдэг компани хариуцаад байсан учраас за арайч одоо ингээ орон зайлчгүй арайч мөрчихгүй байлгүй гэсэн тийм одоо бас нэг тийм бодол тэгээд нэлээд хугацаагаа алдсан юм билээ л дээ. 5 дахь барилгын 5 давхарт нь нэг өрөөнд одоо хажууд суугаад үйл ажиллагааг нь хариуцаал ингээл хамт байсан болохоор итгэж ирсэн. За ингэ байж итэл 2019 онд гинтхэн одоо санаанд багтамгүй хэрэг маргаан гархан тэрээ. За тэр нь юу вэ гэхээр тэгээ нэг мэд сайн юу ятсан мэдгийг. Барьцаан тавиад бүр хураалгах болоод шүүхийн шийдвэрс орж ирээд одоо барилгыг чинь битүүмжлээ. Өөр Чингис хаан банк авч байгаа. Одоо та нар бидэртээ гэрээ хийгээд ингэсэн. 2011 онд л одоо ингээд би одоо тогтсон олигтой ажил байхгүй байна. Офслаа суучих газаргүй байна гэж гуйж ирж исэн нөгөө гам болор чинь. Одоо тэр бизнесмен уган баярын тэр Алтчин бөмбөрийн уртлын офс бүхэл бүтэн 8 жилийн турш үн төлбөргүй сууж байх хугацаанд одоо хүнд ч бас нэг ачаан сэтгэл байдаг шүү дээ. За энэ ах юм бас хөрөнгө мөгийг ашиглаж байгаа шиг байд. Бас нэг сайхан үнээр хандах хүн ёсны удаг байдаг та тэгтэл тийм байгаагүй байхгүй юу. Тэр тухайн үед 2011 онд 1.8 сая доллараар худалдаж авч байсан тэр сайхан 5 давхар офсийн барилгыг эзэнт нь хэлэхгүйгээр нөгөө бизнесмен уган баярч мэддэхгүйгээр эхлээд 300 мянган долларын барьцаанд тавьж зээл аваад үргэлжлүүлээд тэр зээл авсан тэр хүнтэйгээ өгсөн хувилдах замаар дахиад цааш нь Чингис хаан банкны барьцаанд 5 тэрбумын одоо банкны барьцаалбар тавиад тэр мөнгөний аваад ингээд завшаад халах болчихсон үүссэн байгаа байхгүй. Тэгээд өөрөөсөө тэр нөгөө хулгайлж завшсан учраас тэр мөнгөө бүр огт төлөөгүй нэг ч удаа хүүгийн төлөөгүй. Тэгэнгүүт тэр банк чи яадаг вэ гэхээр шүүхэд одоо зээлийн нөхөн төлбөрт нь одоо зээлийн барьцаанд тавигдсан тэр хөрөнгийг хурааж авах гэж шүүхдэг шүү дээ. Ингээ шүүхийн журмаар болтсон шүүхийн ч хаягдсан байгаа байхгүй. Угаасаа хавуул ав хаюул хаяг гэдэг. Ингээд нөгөө шүүхийн 3 шатныхын шийдвэр нь гараад шүүхийн шийдвэрийн дагуу одоо ингээд нөгөө хүмүүс шийдвэр гүйцэтгэх гээд за одоо та бүхэн наад одоо офис одоо ингээд сулж өгөө гэдэг одоо хүмүүс орж ирэхэд л одоо тэр бизнесмен ууган баярын хувьд бол бүр шоконд ороод юу ярьж байгаа юм бэ? Миний би офсоо барьсан тавиг байхад чи та нар юу яасан банкны барьцаа юу яасан 5 тэрбум бэ гэл бөөн хэрэг мандаасан. Тэгээд нөгөө гам болдортой ч уулзаад нөгөө чекистийн хүү гам болдортой ч уулзаад үгүй чи яаж байгаа юм бэ? Юу болж байгаа юм бэ? Чи яалаа гэж намайг гэж хорлож байгаа юм бэ? Чи одоо миний дараа миний офсоос одоо зайл сулж өгөө зайл. Дээрэс нь мэд чи одоо тэр миний тэр 13 давхар зочид буудлын зориулт бүхий каркацтай тэр компани миний дараа буцааж өгөө гэдгсэн чинь ер нь бол бүдүүлгээр хэлэхэд бол шууд маяг салааж өгчөөл гай зүгтцаан гэж хэлээд байгаа юм. Чи юм гуйдах Хүний юм авчаад ичээч. чамаа гуйдах шиг гэдэг шиг Монгол дээр юм. Таныг лоо шиг гэж Монгол дээр юм мэдээ шүү дээ. Худлаа юм уу? Зүгээр та хийлэм хийхгүй өгчүүл болоо юм шүү. Одоо энэ цоодлын боловч хүн чинь одоо миний 2 өдөр хөрөнгөийг авчаад тааралтахаараа чамааг алан захиалга гэж алуулна, өнөөш нь алуулна гэд ингээд байнгын дарамтанд бас аягүй хэцүү байгаа. Би бол одоо айцтай явдаг. Бааш чи юм уу гараа идэх юм уу? Та одоо ичээч. Юм л авъя гэж шүү дээ. Би юм л авъя гэж байгаа. Нүр юм л өгч шүү дээ. Яшинд бол За ингээд Монгол улс чинь хуультай шүүхтэй улс юм чинь одоо миний ингэж хууль бусаар зайлуулсан алдагдсан энэ их хөрөнгө юм аа. Энэ олон 10 тэрбум хөрөнгийг одоо ингээд нин дараа гаргуулад өгчих واخа. Энэ гин буруутай хүмүүсийн одоо хуулийн арга хэмжээ тооцоохаа гэд найдаад цагдаа тандсан чинь яасан гэж. Анх би 2019 онд өргөдөл гарсан. Тэрнээс хойш одоо ерөөсө олон удаа өргөдлөсөн. Би одоо
яг хэдэн удаа өргөдлөгсөн санахгүй байна. Хэргийг бол байн хаадаг ерөөсөө. Цагдаагаас чаана прокурор очооч хэргийг минь хэрэгсгүй болгочдөг. Тий одоо энэ үн чинь бол ерөөсөө байн гэдэг хуулийнхныг би ятгадаг. Би бол мөнгөтэй учраас бүхнийг шийднэ гэж гадуур ярьж явдаг шүү. Бүр аргаа бараад одоо бүр яахаж өстө дээшээ тэнгэр хол доошоо газар хатав гэд нөгөө ууган баяр шин бүр аргаа бартсан гэж явж байсан чинь 2021 онд тэр нөгөө шивжүүл буцааж авч чадахгүй байгаа тэр нөгөө Адоре компанийн одоо тэр 13 давхар каркадын барилга нь гинтхэн одоо басаад масаатай болоод барилгын ажил ингээ өрнөд эхэлчихэж л тээ. Он тэргээр яваад харсан барилга маань харин эхэлж байна. Тэгээ заашгүйдээ тэгээд одоо хөрөнгө оруулалт нь ороод юу яаж байгаа юм байлгүй, зарж үрж байгаа юм байлгүй гэд уулзъягээд Шангирэл дээр таарлцсан. Харин таарлцсан ч харин мөнгөний маань өгөх байтугай намайг ална. Чамайг юу байна? Хүн захиалж шүн алуулнаа. Ийм байдал үүссэн. Юу гэж та бодооч. Бодооч таа. Би таньс айж штий би таньс. Айгаад штий би. Гэхдээ одоо хуулийн байгууллага шалах хэрэгтэй байна. Надаас барилга авахаас өмнө бол эдгээр дансын шалгахад бол ямар ч мөнгө байхгүй. Эдгээр бол ямар ч бизнес хийж үзээгүй. Түүц ажиллаж үзээгүй ийм хүмүүс. 7 сая доллар гэдэг ч одоо амар их мөнгө шүү дээ. Тэр их хөрөнгө бүхий тэр том компаниг худалдаж авахын тулд бол энэ бизнесмен ууган баяр бол ёстой л хөлс усаа уусгаж өчнөө олон жил хөлмөрлж ийж тэр баялагийг бий болгосон шүү дээ. Гэтэл тэрнийг ингээд хууль бусаар цохор зоосны үнэгээр ингээд шийдвүүлж авсан этгээд ингээд очингууд одоо чи одоо зайл тойнол би чамаа одоо хүн захиалж алуулнаа гэдээ дарамтлж идэх ч одоо яг юу гэсэн үг юм бэ энэ. Үгүй тагнуулын байгууллагын хүндэт чекист түүний хүүхдүүд чинь бүр ийм амар шийд зүгэл хийдэг байх нь шүү дээ. Айгаад штий би. Одоо миний энэ хэрэг бол одоо бага хэмжээний мөнгө биш, их хэмжээний одоо хохирол амсцсан байж байгаа. Энэ хэрэг дээр бол одоо прокурор нь 8 удаа хаасан байдаг. Чингэлтэй дүүргийн прокурор Нямсүрэн байгаа, Сүхбаатар дүүргийн прокурор Бэлгүн гэж байна. Тэгэл цагдаа дээр ингээд гомд гаргаад явангууд цагдаа ч ингээд шалгасан юм байхгүй, прокурор нь шалгасан юм байхгүй ингээд амар олон жил сунжраад ангууд сүүлдээ нөө ууган баяр чинь ботсон байгаа юм л та бизнесмен. Яагаад энэний ард нэг том хүн байгаад байна, том хүч байгаад байна гэхэд бол яг энэ хэргийг удаашруулахад оролцдог хүмүүс нь бол маш тодорхой дараах хүмүүс байсан байгаа. Энэ хурц болон цоодлын болд гэж. Одоо тэр ч өдөр болон одоо Шангиралаа сууж идэг. Тэгэл Монгол улсын ерөнхийлөгч загтлагдсан байгаа юм. Ерөнхий сайдад загтлагдсан байгаа юм. Үе үеийн хууль зүйн сайднаас бүр 4-5 удаа загтал бичсний эцэст энэ хэрэг нь аль сайдын үед чинь гинтхэн урагшилж гисэн. Нөгөө 6 жилийн турш хэрэг бүртгэлийн шатантай яваад байсан хэрэг чинь ашгүй нэг юм 2022 онд анх удаа ингэж нэг хэрэг болж үүсээд 2024 онд аав хүү хоёр зайллагч чинь анх удаа ялагдчаар татаж одоо эрүүгээр татан шалгаж ихсэн байдаг юм билээ. Яг яалж явахгүй одоо энэ хүн бол танил талтай байж болно. Гэхдээ бас эн чинь хууль шүүхийн байгууллагч бас шудраг хүмүүс бас байгаа шүү дээ. Тэгээд одоо нотлого баримтууд одоо бас одоо материалуудын хэмжээнд бол энэ бол хэрэг мөн гэдгийг бол мөрдөгч нар мэдж байгаа. Тэгээд яалж явах бол хэрэг бол үүсгэсэн. За тэгэхээр эдгээр хүмүүсийг одоо яг ямар эрүүгийн хуулийн зүйл талдаа шалгасан бэ гэхээр эрүүгийн хуулийн 17-гийн 3 буюу залхих гэмт хэрэгээр. Тэгээд энд нь ямар заалтай вэ гэхээр хуурч эсвэл баримт бичиг эд зүйл цахим хэрэгсэл ашиглаж эсвэл зохиомжтой байдлыг зориудаар бий болгох, сүшиг биширлийг тайлбарлуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эсвэл нэр хүнд урдын харилцааны явцад бий болсон итгэлийг ургуулan ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан. За энэ 17-гийн 3-ын 2-ын 2 буюу
энэ гэмт хэргийг бусдад ноцтой эсвэл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн. За 17-гийн 3-ын 1-т буюу энэ гэмт хэргийг байнга үлдэж амьдралын их усүр болгосон хэмээн 3 зүйлчлэр буруутгаж өөрөөр хэлбэл яг энэ хүндрэл хөтөлбөрийн 3 зүйл залтуудад ирэхээр одоо торох барих гэсэн илүүгээр шууд 5-аас 12 жилийн одоо 20 хялтай энэ зүйлчлэр шалгаж эхэлсэн байдгийн билээ. Ингэж одоо анх удаа энэ ууган баяр гэдэг хүн Монгол улсын төр одоо хууль гэдэг юм чинь ажилтдаг юм байна. Энэ гин буруутай этгээдүүдээс алдсан энэ их хөрөнгө босож авч олдгийн байна гэсэн итгэл үнэмшлийг анх удаа төрж баярлсан байгаа юм. Ерөнхийлөгчд загтлыг ütсэн, ерөнхий сайдд ütсэн, хууль зүйн сайдд 3-4 удаа албан бичгэж өргөдөл гаргаж иж нэг юм энд нэг жоох анхаарсан л та. За одоо л нэг хэрэг одоо ингээд нэг тэгэндээ орохонтой одоо л ингээд явах нь тэгээд тэгсэн чинь асуудал одоо 2 сарын өмнөөс дахиад өөр болоод ирсэн. Одоо энэ цоодлын болтыг гам болоод хүүхдтэй хамт одоо ялагдчихаар татцсан байгаа. Тэгэхээр дансыг хаахгүй. Тэр байтугай хилийн хорийг нь авч байна. Нөгөө тагнуулын байгууллагын хүндэт чекист нөгөө цоодлын инх болд буюу одоо цоодлын бол нэрээр алдарсан энтгээд чинь Монгол Улсын цагдаагийн байгууллагын дээрээсээ 3 тэрэмлэгддэг нэг тийм дарах хүнтэй ингээл уулзаал тэр Наранхүүгийн тэр актер оффист нь уулзаал ингээл яваад эхэлсэн чил нөгөө хилийн хориг тавьсан байсан юм шууд байхгүй болоод нөгөө хэргийг шалгаж байсан хэргийг шууд удаашраал ерөөсө дахиад нөгөө өмнөх алхай байдал руу ороод ирсэн гэж байгаа байхгүй. Лусан дөржид цоодлын болтой бол байнга л орж гардаг ах トゥ гээд явж их юм би мэднэ. Лусан дөрж одоо дотоодын цэргийн жанжин штабын дарга хийж байгаа юм шүү дээ. TV судлаад үзэхээр бас яхаа миний хардах хэрэг байна л да. Лусан доржийн цэргүүд нь бол жишээ нь одоо мөрдөн байцах албамд аль бачдаг хүмүүс байгаа байхгүй. Ингээд миний хэргийг одоо ингээл байж их сонирхолтой. Уг нь бол энэ хэргийг одоо яг шинээр дахин одоо яг жинхэнэ утгаар нь шалгаж эхлэх үедээ бол цагдаагийн байгууллагаас бол за энэ чекист нэртэй одоо тэгээ цоодлын болд нэртэй одоо энэ этгээд түүнийхүү гам болдор нарыг бол Монгол улсаас гарахын хязгаарлаад ингээд нилээн ингэж сандраг шалгаж эхэлсэн юм байна л да. За тэгсэн чинь яг ингэж электроид татсах үеэс хавуулаад энэ хоёр нөө орон зайлах бэлтгэлээ хангаал хилийн хоргийг суулж өгөөч эрүүл мэндийн шалтгаан болохгүй байна гэж шүүхтгоо байнга гомдол гаргадаг. Тэгэнгүүт тухайн үед одоо ингээд нэг Сүхбаатар дүүргийн одоо эрүүгийн иргэн анхан шатны шүүгэн шүүгч Очбадарх гэдэг шүүгчдүүд үзээд за үнэхээр энэ хүмүүс бол хилийн хориг гадаад руу гарч имчилүүлэх зүй ёсны шаардлага бүрдээг байна. Энэ хүмүүс чинь одоо ингээд Монголд дэмжлэгдэхгүй өвчнөр өвдсөн тохиолдсон зүйл байхгүй байна гэж хэлээд хилийн хориг туцалдаггүй байсан юм байна л да. Тэгсэн чинь биш үү? Нөгөө Очбадарх гэдэг шүүгч чинь өөрчилж оронд нь оюун тунгалаг гэдэг шүүгчийг оруулж иж байгаа л хилийн хоргийг нь тусдалж чинь гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөө Монголын чекистүүдийн нууц бүлгэн чинь бүр ингээд эхлээ цагдаа прокурорын дүүсэн бол сүүлдээ бол Монголын шүүгч нарыг хүртэл ингэж хөдөлгөж чаддаг ийм амар нэг тийм хар хүч байгаа байхгүй юу? Угаасаа л анханаас л одоо энэ цоодлын болдог гэж хүүхдтэйг нэлж ерөөсөө лойр хийдэг. Энд чи надаас гадна бас хохирсон 4-5 хүмүүс байгаа шүү. Зарим нь хуулийн байгууллагаар явж байгаа, шүүхтэр явж байгаа олон асуудал байна. Ингэж одоо амьдралын их уср болгож хүний юмыг залддаг мэрэгсэн хулгайч юм байна. Би юм аа авъя гэсэн чинь би яасан. Та зүгээр явж явах Нам шурмаараа яваад аваач гэж шатдаг юм байна. зүгээр та хилэм хийхгүй өгчл болоо юм шиг. Энэ нэвтрүүлгийг хийж чаднадад нэг бодол төрсөн. За энэ мөнгөтэй төрхтэй байсан энэ хүнд ингэж одоо үйлч чадахгүй байгаа юм чинь жирийн нэг муу одоо ядарсан ёстой хоногийн хоолой яа гэж байгаа хүмүүст л одоо энэ Монголын хууль хүчнийхэн бол бүр одоо яаж үйлчлэх юм мэдгүй. Санаанд багтахгүй байхгүй. Тэгэхээр энэ хэргийг санаатаагаар олон жил ингэж удаашруулсан, хэргийг шалгахгүй гацаасан энэ алба хаагч нартныгаа бол цагдаагийн ерхий газар дотоод хяналт шалгалтынхан бол шалгана гэж би бол найдаж байгаа. Үнэхээр Монгол улсад нэг хууль гэж байдаг бол шудраг ус гэж байдаг бол энэ улсын ерхий прокурорын зүгээс үр даалгавар өгөө дотоод хяналт шалгалтаа оруулаад энэ хэргийг удаа дараалал ингээ хаагаад байсан прокурордоос ч гэсэн бас шалгах ёстой байх гэж би бодож. Тэгээд энэ нэвтрүүлгийн төгсөлд юу хэлмээр байна гэдгээр би бас энэ чекист гэдэг нь одоо жоохон ямар учиртай үг юм бэ гэдгийг бас ингээ чат GPT-г асууж хайж үзсэн л дээ. Тэгэхэд бол энэ октябрийн хувьсгалын үед бол одоо энэ Оросын холбооны улсын одоо тусгай
хүчний байгууллага, тагнуулын байгууллага шинэ шүү. Сүүл бас нэрийг КГБ гэж нэрсэн. Энэ байгууллагын одоо дотоод байгаа тэр аюултай дайс этгээдүүдийг олж илрүүлж устгах зорилгоор байгуулсан одоо ажилтдаг тэр хүмүүсийг чекист гэж нэрлэдэг байсан юм байна. Тэгээд тэр нь чинь Монгол руу яг тэр утгаараа ороод ирчихсэн. Гэтэл энэ Монголын чекистүүд болохоор яадаг вэ гэхээр тэр Монголын дайснуудтайгаа тэмцэж илрүүлж одоо хуулийн арга хэмжээ тооцох шийдвэргээр Монголын одоо мөнгөд төрөхтэй явж байгаа хүмүүсийг олж аваад өөрийнхөө тэр төлөөнийхөө хүмүүсийг явуул зайлан мэхэлж аваад өмч хөрөнгийг нэг том дээр хэмждэг зайлж авдаг. Тэгээд ингээ гомдоод ингээ шүүсэдэд гомд гарахаар тэнийг ингээд холион бантан болгоод хацаадаг нэг ийм л аим шиг бүлгэн байгаад байна. Тэр нь Монгол улсад нь шударгаас тогтоосоо билээ. Монгол улс маань нэг өөрчлөлтөөсөө билээ. Энэ шин засаг нь гарч ирээд бүр нэг өөр шатанд нь гаргаас билээ гэж залбирч байна.